Цааслуулагч этгээд номер 7 Бүрнэбаатар 1997 оны 12 дугаар сарын 1-ээс 2-нд шилжигшэн Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт олон төмнийг хэртгийлгсэн нэгэн жигшүүртгэр гарсан билээ. Энэ хэргийг үйлдэгч нь хэн байв? Алтан гэрлийн Бүрнэбаатар гэгч залуу байсан бөгөөд тэрээр Өөр хангаан аймгийн хар орон сумын харьяатажээ. Бүрнэбаатар нь хар орон суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1997 оны 10 дугаар сарын 13-нд хар орон сумаас компани мал тууж Улаанбаатар хотод орж иржээ. Тэгээд малаа тушааж чамгүй мөнгө кармалсан боловч тэр даруйдаа нутаг үцэлгүй Улаанбаатар хотоор арх хүүхэн эргүүлж хэд хоног наригдс ингээд хаман мөнгөө дуусгачээ. Нутагтаа байгаа эхнэр хүүхэд хөгшин ээж дүүнраач бодолгүй зөвхөн өөрийнхөө идэж уух улаан хоолойг аргацааж авсаар дараачийнхаа гэмтгэрийг үлдсэн наач. Бүрнэбаатар нь 1990 онд Монгол улсын эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлээр зүүлчлэгдэн 2 жилийн ял авч Өөр хангаан аймгийн хар орон сумын хорхингаас суллагдсан байна. Залуугаас альва муу зуршлыг дарж байхгүй бол өгшрөх үедээ түүнээсээ салж чадхаа байлдаг. Тийм л учраас муу зуршилд баригдсан хүнийг ухаантай тэнэг гэж нэрлэдэг. Нохоо итгэхээс болж шившигт ордог бол хүн шунаж ицснээс олж гэмт хэрэгт холбогддог. Бүрнэбаатар нь чухмал үүний адилаар ховдөглож яваад эцэст нь нутаг уцах мөнгө төрөггүй болжээ. Ингээд тэр 1997 оны 12 дугаар сарын 1-ээс 2-нд шилжигшэн Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Хануу компани манаачийг хараандаа авчээ. Уг компанийн байранд барилгын материал зардаг хэд хэдэн дэлгүүр байдаг бөгөөд Бүрнэбаатар нь манаачийг нь цааш харуулчихад их хэмжээний мөнгө аваад нутаг уцах бодолтой байжээ. Хонь алаагүй байхад ховдог хүнд махан хуурга үнэртэн гэгчээр түүний нүдэнд их хэмжээний мөнгө төгрөг ирээлжлэн үзэгдэж улмаар Хануу компани манаач шиг унтаж байхад нь араас нь төмрөөр цохиж дараа нь талигаачийн ширээн дээр байсан хоолны утгыг шүүрэн авч хоолоог нь хэрчиж амь насыг нь зэрлэгээр хөнөөжээ. Ингээд тэр дэлгүүрийн лангуу болон хавь арийг нэгжив. Гэвч түүнд хүний алтай амьтаа тэнцвүүц мөнгө төгрөг олдсонгүй. 20 гаруй ажилтнтай 2 том дэлгүүр бараг бүхэлдээ түүний мэдэлд орсон боловч лангуунд ороос ердөөл 5,000 орчим төгрөг л олдож Бүрнэбаатар түүнийг нь аваад ом хомгүй арилж өгчээ. Энэхүү жигшүүрт хэргийг илрүүлэх нүсэр ажилд Баянгол дүүргийн цагдаагийн элдсэн ажилтнууд бүтэн 6 хоног нойр хоолгүй ажилласан бөгөөд 90 сурвалжлах явцдаа 250 гаруй хүнийг наривчлан шалгасан байна. Энэ хэргийг тус дүүргийн эрүүгийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ганбаатар удирдаж дэд хурандаа давг сүмбэрл ахлах дэслэгч Манлабаатар нар бүрэлдэхүүнд нь оролцож хот хөдөөгүй 90 сурвалжлав. Гэвч гэмт хэрэгтэн гэдэг явж тэнэг биш. Тэд хинээд санаанд тогтомгүй ухаан сүхэ гаргаж зам өрөө буруулахтаа гаргууд. Тэднийг олж илрүүлэх гэмт хэргийг хөтөлбөргүй баримт нотлохоор хүлээлгэхэд үнэнхүү уйггүй хөдөлмөр уран ухаан хурц зориг бие сэтгэлийн тэнхээ төвчээр хэрэгтэй. Ингээд цагдаагийнхан Бүрнэбаатарын хаавгааг нь олж тогтоохын тулд Өөр хангаан аймгийн хар орон сум орсон боловч тэр гэртээ байсангүй. Эхнэр хүүхэд болон хөгшөө ээж дүүнэр нь 10 сард мал туугаад Улаанбаатар явсныг л мэдхээс биш Эрдэнэт хүний хоолойг хэрчиж зэрлэгээр авирлна гэдгийг огтхонч төсөөлсөнгүй. Бүрнэбаатар нь хотод байх хугацаанд тодорхой орсон суух хаяггүй айл айлаар хэсүүчилж магадгүй орц хонголт тарин шандж байсан байж болзошгүй. Эхнэр болон ээж дүүнраас нь хотод байдаг хамаатан садангуудынх нь хаягийг авч 90 сурвалжсан боловч түүний хаана байгаа нь тогтоогдсонгүй. Ийм л айхтар жигшүүрт хэрэгтэнтэй цагдаагийнхан учирчээ. Гэлээч мэдлэг мэргэжлэрээ ямагт шат дээгүүр явдаг сэргийлхийн харанаас тэр мултарч чадсангүй. Бүтэн 6 хоног хот хөдөөгүй шуурхай 90 сурвалжсны үрээр алуурчин Бүрнэбаатарыг 1997 оны 12 дугаар сарын 8-ны 19 цаг 30 минутанд дарихи овоонд байх нэгэн айлд орогнож байхад нь баривчилжээ. Бүрнэбаатар ярихдаа би 10 дугаар сард Улаанбаатар хотод мал тууж ирсэн. Тэгээд мөнгө төгрөгөө ууж идээд дуусгачихсан. Нутаг уцах гээд мөнгө төгрөг олдохгүй болохоор нь Хануу компани манаачийн хоолойг хэрчиж алсан. Ердөө 5,000 төгрөгөл дэлгүүрийн лангуунд ороос авсан хэмээн ирээд цэргүй жигшүүрт хэрэг үйлснээ төвгүй хүлээв. Ховдог ир оройн хоол идэж байхдаа маргааш өглөө юу идэхээ боддог гэдэг. Хаа холоос мал тууж ирэн хэдэн төгрөг кармалснаа томоохон олз гэж бодохын оронд зөвхөн идэж угаад насыг барах эрээгүй өвчнөд баригдан эцэст нь түүний ялахгүй шунал толгойг нь цустахад хөргөв. Ховдог хүнд ходоод нь төрсөн ихээс нь илүү үнэтэйгчээр Бүрнэбаатар нь олсон хэдэн төгрөгөөрөө эхнэр хүүхэд их дүүнраа тэтгэхийг хизээж бодсонгүй. Түүнд иймэрхүү сэтгэлгээ даанч байсангүй.
Харин энэхүү шунаг сэтгэлтэй жигшүүрт хэрэгтнээс ижүүрийг гаргахад цагдаагийн ажилтнууд уйггүй зүтгэл хурц ухаан гаргасан сайшаалтай. Бүрнэбаатарт Монгол улсын эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар цаазаар авах ял оноожээ. Цаазлуулагч этгээд номер 8. Төрбат. Дочингийн Төрбат нь засангийнхны донд хүмүүжлтэй гэгдэж хоригдлуудын зөвлөлийн дарга хийж байжээ. Нэгэн удаа хянагч нар түүнд итгэж гадуур төр гаргах чөлөө олгожээ. Гэтэл Төрбат итгэлийг нэвдэж нэгэн эмэгтэй хүчнтэд оролтоор нь боолт нь хэд чангарснаас нас оржээ. Шүүх хурал болж Төрбатад улсын дээд шүүхээс цаад сонсгоод байтал төрсөн их нь ийм амьтаа амьд яваад яах юм бэлээ. Наадхыгаа цаазаар ав гэж хэлжээ. Ээжийнхээ үгэнд гомдсон Төрбат түүнийг шүлэг болгон хэлэхэд 1990 оны 7 дугаар сарын 11-ний өглөө ганц удгийн камерт өөрийгөө боомлж амиа хорлжээ. Гэвч ээж нь түүнийг цаазаар ав гэж огт хэлээгүй бөгөөд иймэрхүү дэгс яриа Төрбатын сонорт яаж аваад хүрчихсэн юм бүү мэд. Хөөрхий зовлонт их ямар ч буруугүй байтал Төрбат ихтэй гомдож өгөхөөс өмнө нэгэн шүлгийг бичжээ. Яа харахгүй би таны төрсөөр яалтчгүй би дочингийн дөрөвдөхөө. Нарт хорвоод мэдлээд 30 жил амьдрахтаа нүгэл боён хоёрыг хослуулж явсан билээ. Гэвч өнөөдөр хүүн төрсөн их танаасаа гарцаагүй буудан алах ял сонсцоход эргэлзэн гайх, үл итгэх элдвэн юм их бодлоо. Арай ч үгүй байлгүй урхан тэнгэр минь. Алтас олон байгаа ариун сүлд минь. Үхтэл үрийнхээ төлөө гэсэн их хүний сэтгэлээс үнэхээр ийм үг гарсан байвал энэ хорвоод хинэн тэгээд инхри өрсөө хайрлах юм бэ. Даанчтай ээж минь танаас давхар буудаалах яралт гарахгүй баймаар. Өнөөдөр намайг засаг буутахад өөр бас танаас сум ирэх юм гэж юу. За яах вэ ээж минь намайг бууд. Занаг хэмээх очтой засаршгүй гэсэн тодотголтой. Засгаас буудаалах ялтай таны төрсөн хүү Төрбат чинь. Төр засаг буудахаас өмнө таны буудсан тэр суманд төрсөн шигэ өглөө. Одоо болооч ээж минь би үхтгээ өгчихлээ. Орчлон дэлхийн намгүм ертөнцид би очлоо. Очсон хойноо хэрвээ би аавтайгаа тааралдвал олон юм ярихгүй үннийг хэлнэ. Оноосон ял маань засгийх бол онсон сум маань ээжих гэж хэлнэ. Эр хүний ясаар тэр өвхлийн архив руу ч эргэж харалгүй, буцаж хорогдолгүй талд оръё. Хорвоо ертөнцийн хөрс 2 метрээр л хөндөгдөн үз. 2 сая хүнээс нэг нь л хорогдно үз. Төрсөн эцгийг минь засаг хороосон бол төрүүлсэн үрээ их нь хороосон болог. Нүгэлт энэ хорвоогоос үннийг олж үзэхгүйгээс хойш нүд ансан ч дээр юм уу да. Үнэхээр ээж минь та тэгж хэлсэн бол өрчин тандаа гомдохгүй. Үхлийн архив руу орсон ч өрийн чинь ховд өөрийг чинь хайрлан хайрласаар өрт танаас халуун хүйтэн там руу хагцаж одмоо химээжээ. Төрбат шиг төр цаазлахаас өмнө өөрийгөө цаазалчихсан хэд хэдэн ялтан бий. Зарим нь бүр өөрийн сайн дураараа цаазын элтэн толгоогоо тавьж өгсөн удаатай. Үүнтэй уялдуулж Америкт болж өнгөрсөн нэгэн дуйлант хэргийн эсний тухай өгүүлье. 2001 оны 6 дугаар сарын 10-нд Америкийн нэгдсэн улсын Индиана мужийн Тэрэ хэмээх бяцхан хот дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Учир нь Америк төдийгүй дэлхийн түүхний ховор тохиолдол болох 168 хүний амь насыг хөнөөж 500 гаруй хүнийг шархтуулсан Тимоти Маквей гэгч алуурчин этгээдийг цаазалсан явдал байлаа. Алуурчин Маквей өглөөний 6 цагт амьдралаасаа хагацах бүх ёс журмаа гүйцэтгэж үлдсэн $20-аар зоогийн газарт хооллож төрөл садан дотны нөхөдөө эцсийн үгээ бичээд шоронгийн тусгай өрөөнд орж зориуд бэлтгэсэн зөөлөн бодон дээр хэвтжээ. Тэгээд өглөөний 7 цаг гэхэд түүний зогсжээ. Энэ үед хоригдлын өрөөг үзэгчдээс тусгаарлсан шилэн хааны хөшиг ярагдаж түүний байдлыг хүмүүс ажиглах боломжтой болов. Цааслах ажлыг гүйцэтгэж буй өрөөнөөс тусгаарлсан танхимд Маквейн гарт ам өргөцсөн хүмүүсийн төрөл саднаас 10 хүнийг шодож байгаад сонгон авч оруулжээ. Мөн энд 10 сэтгүүлч, цааслуулагчийн өмгөөлөгч, түүний намтрыг бичигч, засаг захиргааны байгууллагын төлөөлөгч нар байлцав. Цааслуулах өрөөнд байрлуулсан утасны аппарат хэвээ ажиллаж байгаа эсхийг шалгажээ. Энэ бол хоригдлыг өршөөсөн эсэх талаар ерөнхийлөгч уцтаж магадгүй гэж үздэг Жорж Буш яг л уцтаж харагдаач. Ингээд өглөөний 7 цагт Маквейн хөлд тариа хийхэд шилэн хааны цаан цугларсан улсыг анхааралтай ширттэн харснаа толгоогоо дэрлэн хэвтэж нүдэн айлгүй хараагаараа өгчээ. Хагас цагийн дараа шоронгийн дарга тэр өрөөнөөс гарч ирээд Маквей өгсөн гэж сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгджээ. Маквейг цааслах ажиллагааг түүний ялт хэрэгээс олж амь өргөцсөн хүмүүсийн садан төрөл болох 325 хүн зурагтаар шууд ажиглажээ. Дараа нь Маквейн шарлыг шатааж түүний өмгөөлөгч нар талигачийн загсан газарт чандрыг нь цацсан тараажээ.
Энэ үйл явдлыг сонирхон сурвалжлахаар 1000 гаруй хүн Тэрэ хотод хүрэлцэн ирж асар майхан барьсан байжээ. Цааслах үеэр 800 орчим цагдаа нуус албаныхан нөөц хүчнийхэн ажиллаж тэр үеэр хотын дээгүүр онгоцон хэсгийг хоригложээ. Шоронгийн цогцлбарын дэргэд алах ялыг эсэргүүцэгчд болон зөвтгөгчд жагсаж үзэл бодлоо оролдуулжээ. Маквей давж заалдах гэсэн боловч түүний өргөдлийг хүлээж авсангүй. Маквей ерөнхийлөгчд хандаж амь өршөөхийг гуйж болох байсан ч тэр гуйсангүй. Мөн тэрээр Америкийн нэгдсэн улсын дээд шүүхэд хандах эрхтэй атлаа уг эрхээсээ татгалзаж өөрийгөө өхөлд бэлтгэж эхэлсэн байна. Түүнтэй ойр дотн хүмүүсийн ярианаас үзвэл Маквей амьсгал хураахаа хүртэл маш амгалан тайван байсан бөгөөд тусгай буудан дээр суулгах үед шоронгийн уягдлуудад өөрөө тусалж байжээ. Мөн тэрээр өөрийг нь цаазалж байгаа байдлыг гэрчлэгч нарт ам мэдгэл хийх эрхээсээ татгалзаж ганц ч үг ган хийсэнгүй. Харин 19-р зууны Английн яруу найрагч Уильям Эрнест Хенлийн нэгэн шүлгийг гараараа сэрүүлэн бичиж үлдээсэн байна. Уг шүлэг нь хувь заяаныхаа эзэн би өөрөө билээ. Хувирах сүнснийхээ ноён нь би өөрөө билээ гэсэн мөрөөр төгсдөг ажээ. Маквей цааслуулахаа хойшлуулж давд заалдаад байвал болох л байж. Мөн ерөнхийлөгчөөс өршөөл гуйсан ч болох байлаа. Түүний өмгөөлөгч ярахтаа Маквейд цааслуулах эсвэл бүх насаараа хоригдохын төлөө тэмцэх 2 зам байсан боловч тэр өөхөх замыг зориуд өөрөө сонгож авсан гэжээ. Хүмүүсийг зовлон дунагсандаа би харамсаж байгаа хэдий ч эцсийн эцэст миний хийсэн үйл зөв юм шүү гэж Маквей хамгийн сүүлд өмгөөлөгчдөө хэлээд хорвоог орхижээ. Үйлдсэн ялт хэрэгээ ухамсарлан ойлгоод өөрийн сайн дураар цаазын элтэн толгоогоо тушаасан Дамбдогийн түр батал нэг иймэрхүү ялтан байсан бололтой.